Орос Украины дайн ерөөхдөө дараагийн шатанд одоо хүрчлээ. Өмнө Оросууд ерөөхдөө маш тайван дайнаа явуулж байсан юм шиг байна. Би нэг бас зөндөө хэлж ирсэн хүмүүс намайг яасан бэ гэх Путины нохоо угаасаа сонсохгүй бла 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 бла. За одоо жинкнээс Украин улсын эдийн засгийг будаа болгож байна. За тэгээ бас нэг сонирхолтой статистик. 1991 оны үеэр Украин улсын хүн амын тоо хэд байсан юм бэ? Та зүгээр таачих заяа. За тэгээ өнөөдөр хэд болсон юм бэ? Өөрчлөлт хэр өндөр, хэр том нөл байсан бэ? За хэлээд өгчээ. 1991 оны үеэр Украин улс ойролцоог 50 сая хүнтэй байсан улс. Өнөөдөр хэд болсон юм бэ гэх юм бол 25 саяас доош. Тэгээ хамгийн бүтээмжтэй, хамгийн их ажил хийх боломжтой залуу эрэгтэй хүмүүс одоо нөгөө тэгээ үйлдвэр дотор дэд бүтц, цэглэгаан станц, барилгын ажил гэх мэтчлэн. Тэгээ Украин буцаагаад босоод ирэхийн тулд хамгийн хэрэгтэй хүмүүс нь хин юм бэ гэх юм бол дахиад тэр хүнд ажил хийж чаддаг залуучууд тэдний тоо эрс буурсан. За тэгээ Европ даяараа ингээд зогтцсон байгаа дэлхийд даяар ерөөхдөө тарцсан. Тэгээ та нар буцаагаад явмаар байна уу гэх юм бол үгүй гэдэг юм. Окей, дайн дараагийн шатанд хүрсэн гэж энэ. За энэ зурган дээр та юу харж байна гэх юм бол Оросууд одоо томоохон гүүрнүүдийг будаа болгож байгаа. Томоохон FAB 500 бомбөгөөр ерөөхдөө ингээд дэлгэлээл явж байгаа. Энэ хаана юм бэ гэх юм бол Днепропетровск. За тэгээд юу хийж ийна гэх юм бол агуулгуудыг будаа олгож гин, төмөр замыг будаа олгож гин. Гэхдээ украинчууд бас тэмцэж байна. За дараагийн видеодээр би таад юу үзүүлэх юм бэ гэх юм бол украинчууд дахиад Wildberries гэдэг e-commerce компанийг бөмбөгдсөн. За яг ганцхан одоо Wildberries-ыг бөмбөгж байгаа юм бэ гэх юм бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Оросд байгаа хамгийн том Wildberries агуулгыг өчтөр шөнө ерөөхдөө бөмбөгдөөд таад юу харж ийна гэх юм бол энэ агуулга тэр чигтээ шатж байгаа дотор байгаа бараа гих мэт шин бүгдээрээ за тэгээд даатгалын компаниуд эндээ ерөөхдөө санаа зовж байгаа юм байна. Өнөөдөр хүртэл энэ компани эзэнний овгийн Ким гэдэг нэртэй ер нь бол Солонгос цустай хүн гэхдээ Оросд өссөн одоо нөгөө Японы SoftBank компани үүсгэн байгуулагч Masa Son тийм Masa Yoshi-son Япон иргэшилтэй гэхдээ удам нь ерөөхдөө Солонгос Оросд бас зөндөө хүмүүс байгаа. Тэгээд Оросд үйл ажиллагаа явуулж байгаа entrepreneur-уудын топ нэг нь энэ бүсгүй. Тэгээ энэ хүний агуулгууд ерөөхдөө одоо ингэ шатаа явж байгаа. Гэхдээ Орос улсад энүүгээрээ дамжуулаад юу гэж байгаа юм бэ гэх юм бол Украины яг адилхан дэд бүтцийг бөмбөгдөх зөвшөөрлийг өгж байгаа. За тэгээ украинчууд Оросыг ер нь бол 40 хоног тултал нь бөмбөгдөх гэж үзсэн. Бас нэлээд амжилттай. За энэгээр дамжуулаад яасан юм бэ гэх юм бол Оросууд хариу бариад одоо цэглэгаан станц, төмөр зам, гүүр зам далайн гарцсан ингээд тэр чигтээ хаасныхан дараа Украин улс дотор одоо бараг 10 тэрбум долларын буута экспортлох чадахгүй ингээд ялцраа сууж байгаа. Тэгсэн чинь украинчууд одоо Оросуудаас юу гуйж байгаа юм бэ гэх юм бол галт зогсоо идэхүү. Тэ Ukraine offers Russia truce in Black Sea as food supply fears mount, sources say. За бид нэр арай их даварчлаа. Уучлаарай Одесса бомбыг буцаагаад ашиглалтанд оруулж идэхүү. Бид нэр ерөөхдөө энэ буудаага зармаар байна гэд ерөөхдөө украинчууд санал тавьсан. За араас нь Европчуудтай хамт бас юу санал болгосон юм бэ гэх юм бол тий Украин улс дээгүр онгоц аль тал тий онгоцоор аль тал нь бөмбөгдөхөө болчихё гэж бас гуйсан. За тэгээ Оросууд ямар хариу өгсөн бэ? Та юу гэж бодож байна? Ойлгомжтой. Фабрикууд яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл, арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайтл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энийг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. So, Russia strikes Ukraine's largest private port operator as Moscow rejects grain truce. Оросууд юу гэж хэлсэн юм бэ гэх юм бол нет гэж хэлсэн. Тэгээд маргааш нь шууд Украин улсын хамгийн том бомбд ажилуулдаг компаниг бөмбөгдсөн. Одесса бомб дээр мэдээч. За тэгээд ер нь бол энэ Одесса бомбтоос одоо юм гарахаа болцсон. Равдан битхоёрын контент дээр би бас энийг ярьж ирсэн. Оросууд ерөөхдөө энэ Оросын төмөр замын локомотив зүтгүүрийг бараг 80% нь ер нь бол байхгүй болгосон. За тэгээд
Гэхдээ Зеленский юу хийж байгаа юм бэ гэх юм бол эртний эдлийн агуулгыг ухаж байгаа. За тэгээд та харж энэ урдаа ерөнхийдөө хуучны нэг галт хэрэг байна. Тэгээд ард нь юу чирээ явж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. За энэ юу вэ? Guys, энэ юу вэ? Энэ 1950 оны локомотив. Энэ дотор юу гэдэг юм бэ гэх юм бол нүрс түлдэг. Окей. За нүрс түлээд ерөнхийдөө нэг томоохон бойлер тий нэг ус халаагаад тэгээд ерөнхийдөө уураар ажилтдаг локомотив одоо буцаагаад ашиглалтанд оруулах гэж байгаа. Яагаад вэ гэх юм бол цахилгаан буюу уур аргаараа ерөнхийдөө ажилтдаг локомотив бүгдийг байхгүй болгох. За тэгээд эдгээр ерөнхийдөө хөөрхийн музей дотор байх ёстой байгаа хэрнээ одоо Зеленскигийн зэвсэг мэвсэг тээвэрлэх ёстой болж байгаа. Тэгээ хөөрхийн ийм өндөр настай локомотивуудыг одоо бас Оросууд яах вэ гэх юм бол бас бөмбөгтний яагаад гэх юм бол хамаагүй удаан, хамаагүй имзэг. За тэгээ эднэрийг ингээд дэлб авчих юм бол дотор байгаа тэр өндөр даралтаараа ажилтдаг бойлерууд бас давхар дэлб авна. За тэгээ украинчууд бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол зэвсэг тээвэрлдэг тий вагонуудыг иргэний тээвэртэй хольж байгаа. Окей. Тийм учраас Оросууд юу хийж чадахгүй байгаа юм бэ гэх юм бол тэр контейнеруудыг бөмбөгт чадахгүй байгаа. Тэрнийхээ оронд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ зүтгүүрүүдийг ерөөхдөө нэг нэгээр дэлб авч байгаа. За энэ нэвтрүүлгийн ивент тэтгэгч Pepperstone хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол та хамтдаа хөрөнгө олт арилжаа хийж байгаа. За тэгээд одоо ойролцоогоо 7 хоногийн хугацаанд та багцаа хуваалцж байгаа. Одоогийн байдлаар манай Pepperstone-ы багц ийм байдалтай байгаа. За тэгээд энд юу харагдаж байна гэх юм бол манай equity харагдаж байна. Энэ бидний үндсэн мөнгө $1000-аар эхэлсэн 7 хоногийн өмнө одоо $1070 болсон байна. Өдрийн 1% ашиг олж байгаа. За үргэлжлүүлье. За тэгээд украинчууд юу хэлж байна гэх юм бол we'll warm ourselves with the fire of Russian oil refineries. За тэгээд энэгээр юу хэлж байна гэх юм бол украинчууд энэ өвөлдөө ерөөхдөө дулааны асуудалд орно. Яагаад гэх юм бол газны агуулгууд нь хоосон, цахилгаан станцууд нь ерөөхдөө бүгдээр нэг нэгээрээ дил бүсэрч байгаа. За тэгээд энэ халуун уурны дэд бүц бас байхгүй болж байгаа. Гэхдээ украинчууд өөрийнхөө гэр орон ард түмнээ хэрхэн халаах дулаацлах вэ гэх юм бол Оросын шатж байгаа нефтний үйлдвэр, газны үйлдвэрээр өөрийнхөө энэ үйлдэл даам дулаахан сунгана. Ганц асуудал нь юу юм бэ гэвэл Украин ард түмнийг тэгвэл тэр дэд бүцлүү зөөх ёстой. Окей. Хоолны хаалгаагаар гэсэн юм байхгүй. За тэгэхээр миний хувьд бол энэ дайн юу шиг санагдаж байгаа юм бэ гэх юм бол энэ киноны хэсэг шиг санагдаж байна. Нэгдүгээр хамт сонирхъя. Тэгэхдээ асуудал нь яг юу юм бэ гэх юм бол украинчууд 20 хэдэн сая хүнтэй, Оросууд ойролцоог 100 сая хүнтэй. Тэгээ украинчууд юунаас 100% хараат юм бэ гэх юм бол европчуудын санхүүжилтээс хараат болцсон байгаа. Тэгээ эзэн нэг цагт европчууд дургуцаад эхлэх юм бол энэ хоёрын аль нэг төрүүлээд унан. За тэгээд унах нь хин юм бэ гэх юм бол Зеленский байх магадaltaй. За европчууд ерөөхдөө нэг нэгээр унаад эхэлж байх шиг байна. Эстония, Латвиягийн Эстония таад бүгдээрээ мэдчихэж байгаа ах тийм Кая Каласын орон сая 400 хүнтэй Оросуудтай алцъя өөрийнхөө хотоос өнөөсөн ч яадгийн гэсэн яриа явуулдаг улс. За тэгээ Эстониягийн доор бас нэг сонирхолтой улс байгаа Латвия. Латвия бас Оросуудыг үзэн яддаг. Энэ дайныг тулталтанд дэмждэг. Тэгэхээр одоо Латвия яаж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооноос 7 тэрбум евро хохирлын мөнгө авъя гинэ. Яагаад вэ гэх юм бол Европын холбоо энэ дайныг эхлүүлсэн учраас. Латвия, Эстония гих мэдшин орнууд ерөөдөө нэг тултлан дэмжсэн, өөрөө хилээ хаасан, Оросуудтай худалдаа наймаа хийхэ болцсон. Оросуудын янз бүрийн компани тэг хил мэл дээр хориг тавиад төмөр замын худалдаа наймаагийн сүлжээг тэр чигтээ тасцсан болохоор эдийн засгийн амар агшиж байгаа. Төсөөлөө үзчихсэн яв. Монголчууд Зеленскийг дэмжиж Оростой 8 хийхэ болно гэсэн үг. Эстон улсын эдийн засаг бас хог болж байгаа. Тэгэхээр нэг амар сонирхолтой бас нэг жишээ юу юм бэ гэх юм бол Финланд. Финланд улс бие даасан улс байгаагүй 200-300 жилийн өмнө. Финланд хэрхэн өөрийнхөө бие даасан улс болсон юм бэ гэх юм бол Оросууд Финландд улсын зүгээр ингээд бэлгэлсэн буцаагаад ав. За тэгээд Совет холбоо байхгүй болохоос өмнө Советчууд Финланд ерөөхдөө гэрээ хилцэл хийсэн. Ямар гэрээ хилцэл хийсэн юм бэ гэх юм бол Финланд улс мөнхийн neutral байна.
гэж хэлцэл хийсэн. Манай талд орох хэрэггүй. Гэхдээ та нар би даасан улс үлдмээр байгаа юм бол та хэд мөнхийн тийм Европын талд, Америкийн талд, НАТОгийн талд бас болохгүй шүү гэсэн гэрээ байгаа. Бас нэг амар сонирхолтой гэрээ юу юм бэ гэх юм бол таад мэдэхгүй байж магадгүй. Герман улс хизээ нэгэн цагт Оросын эсрэг арга хэмжээ аваад эхлэх юм бол дайнтай холбоотой. Тэгэх юм бол Оросууд дайн зарлах хэрэггүй зүгээр чөлөөтэй хүснээр Германыг эргүүлэн бөмбөгдөх эрхтэй. Нүбийн гэрээ үндсэн хууль дээр бичигдсэн байгаа. Зөөр жишээ өгч байгаас. За, тэгээ Финланд тэнэгцээр байгаа одоо НАТОгийн гишүүн болцсон байгаа. Финляндийн хамгийн том 8 хийдэг эдийн засгийн хувьд хамгийн том үйл ажиллагаа явуулдаг улсын байсан бэ гэх юм бол Орос. Финланд улсын хамгийн том экспорт юу байсан бэ гэх юм бол мод, тавилга. Тэгээд тэр түүхийд мод зод гэх мэт хаанаас авдаг байсан бэ гэх юм бол Оросоос. Тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд Финланд улсын эдийн засаг хогийн циклээр явж байгаа. За, Латвия бас яг адилхан. Тэгээ удахгүй магадгүй Финланд, Эстон гэх мэт чинь улсууд Европоос бас хандив гуугаад эхлэх юм байна. За, тэгээ юу болоод байна гэх юм бол Оростой зарлага улсууд бүгдээрээ Европын холбооны гуйлагч болж эхэлж байгаа шиг байна. Яагаад вэ гэх юм бол Зеленский маш амжилттай. Хөөе, Зеленскийд 90 тэрбум евро өгч байгаа юм чинь надад ч гэсэн 7-ыг өгчөөч дээ. Ямар учиртай юм бэ та нар гэх мэт шин яриа явж байгаа шиг байна. За. Ингээд дуусаагүй одоо Их Британий шин дрон. За та ингээд харж ийн Base Systems-аас Neon drone гэсэн юм байгаа. Окей. Энийг ерөөхдөө хэн удирж байгаа юм бэ гэх юм бол Их Британчууд өөрөө удирдах байгаа, хэн үйлдвэрлэж байгаа юм бэ гэх юм бол Их Британчууд үйлдвэрлэж байгаа, хэнд нийлүүлж байгаа юм бэ гэх юм бол Украинчуудад нийлүүлж байгаа. За энүүгээр дамжлаа хэнийг бөмбөгдөж байгаа юм бэ гэх юм бол Оросуудыг бөмбөгдөж байгаа. British drones used in Ukrainian attack deep inside for the first time. Анхны удаа Их Британий үйлдвэрлэсэн Украинд өгсөн дрон одоо Оросыг бөмбөгдөж байгаа. За тэгээ Оросууд бас юу ч хэлсэн бэ гэх юм бол айтаахан байгаарай. За энэ дроноор та нар үргэлжлүүлээд бид нарыг бөмбөгдөх юм бол бид нар энэ дроны үйлдвэрийг бас бөмбөгднө. Тэгээ дөнгөж сайхан бас Италид юу болсон бэ гэх юм бол нэг томоохон зэвсгийн агуулга дэлбэрсэн. Тэр зэвсгийн агуулга дотор юу үйлдвэрлэгдэг, хадгалагддаг байсан бэ гэх юм бол Украин руу нийлүүлдэг их бууны сум тэнд хадгалагддаг байсан. За тэгээд Глендисэн бас юу хэлж байна гэх юм бол Britain makes another step toward nuclear war. Их Британь тэгээ цүмийн зэвсгийн дайн эхлэх ойртуулах дараагийн алхам хийжлээ. За Европт ерөнхийдөө иймэрхүү юм болж байгаа. За Middle East юу болж байгаа юм бэ гэвэл Оросууд одоо юу хийж байна гэх юм бол Иранд юу нийлүүлж байгаа юм бэ гэх юм бол тесрэх бодисыг нийлүүлж байгаа. Та мэдж байгаа юм бол тесрэх бодисыг хямдхан үйлдвэрлэхийн тулд ерөнхийдөө бордоотой адилхан түүхий идэх хэрэгтэй. За тэгээд тэр бордоотой адилхан түүхий идийг хаанаас гаргадаг юм бэ гэх юм бол байгалийн газ хийнээс гаргадаг. За тэгээд дэлхийн хамгийн хямдхан байгалийн хийтэй орнууд хин юм бэ гэх юм бол Иран. За тэгээд бас Орос. За тэгээд Оросууд өөрийнхөө тесрэх бодисоо Иран руу нийлүүлж гинэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэх юм бол өөрөө илүүдэлтэй сууж байгаа. Эсвэл Америкчуудын эсрэг нэг андига дэмжиж байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол юу юм бэ гэх юм бол Путин зөндөө ярьж исэн. За барууныхан та нар манай Орос улсыг бөмбөгдөх юм бол та нарын технологиор дамжуулаад биднэр рүү дайрах юм бол бид нар бас адилхан арга хэмжээ авнаа. За тэгээд сүүлийн үед сансрын зураг технологиороо Ираныг тултал хангаж байгаа. Дроны технологиороо буцаагаад Иран руу экспортлж гин. Одоо бас түүхийдийг нийлүүлж байгаа гэсэн үг. За тэгээд Иранчууд энэ тесрэх бодисыг бас маш оновчтой ашиглаж байх шиг байна. Энд юу харагдаж байна гэх юм бол Ирак улсад байгаа нэг томоохон Америкчуудын зэвсгийн агуулгыг Иранчууд будаа олгосон. За тэгээ энэ explosion-ыг хэдүүлээ хамт харцгаая баг аимшигын тесрэлт болсон. Амар харагдаж байна уу? Шүнийг сайхан гэрэлтүүлж шít те. За энэ холоос ингэ хараад үзэх юм бол ийм харагдаж баг нэг жижигхэн цүмийн зэвсэг дэлбэрсэн юм шиг mushroom cloud-тай нэлээд том бөмбөг тесэрлээ. За. Тэгээ энэс ерөөхдөө юу гарч эхэлж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлэнгийн арилжаа хөрөнгө олтын зам гарч эхэлж байна тийм ээ. Одоо жишээлбэл энэ жил анх удаа. За 1955 оноос хойш анх удаа дэлхийн төв банкуд ерөөхдөө алтыг илүү сонгож байгаа. Та ингэ харж байна уу? Одоо ойролцоо дэлхийд даяар төв банкуд $5.80 тэнцвүүц хэмжээний алтны нууцтай болсон.
долларын нөөц заяа 4 их найд дээр ерөөхдөө хിവэр болтож байгаа. Тэгээ энэ багасаа явчихна. За. Тэгээ ягаад дэлхийд даяар бондуудын хүү өсөд байна гэдэг чинь тэр баруун нэгдийн засгууд ерөөхдөө бүгдээрээ санхүүгийн хувьд бол хүнд байдалд орсон байгаа. Америкийн засгийн газрын бондын хүү 3, 4, 5% л дээш явцсан. Одоо 2 жилийн хугацаатай, 5 жилийн хугацаатай, 10 жилийн хугацаатай, 20 жилийн хугацаатай. Япон улс бүр баларч байна. За тэгээд ер нь бол миний зүгээс эх 3, 4 жилийн дотор асар ашигтай арилжаанууд нүдэн дээрээ ил харагдаж байгаа. Одоо хэдүүлээ зүгээр хамт юу хийх ёстой бэ гэх юм бол тайминга зөв тааруулах ёстой. Дундуур нь шуналтаж болохгүй, бас дэндүү айж болохгүй зөрөгтэй энэ боломжийг би бол энийг тултална, ашиглана. За баяртай. Та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хвцааны арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниа дамжуулаад данс нэг. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэнгэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хувьцаа та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хувьцаанаас гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За нэг 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компани дээр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын үүрэнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа хайдтай нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment-ээ очно шүү. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13 миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаар баг зэрэг ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө ийм компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиа оруулах уу? Тэ ороход одоохондоо
тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү? Тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ? Тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой. Гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За, скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багтсан жоохон өөр байгаа скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоо $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль орохын би ерөөхдөө таадыг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоо 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $3,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибэг хаалгах хасах ёстой. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300 $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө таадын өгөөж байх болж байгаа гэсэн үг. Тэг. Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөё. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа юм бол $7 ашигтай явж байгаа тий. Доллар, еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий. Бид нэр ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа. Холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэд руу ингээд гурилдаад явуулдаг юм. Юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. Тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоо 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа. Та ерөөсөө орхин гэсэн юм байхгүй. Зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосай тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээ доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол таадын имэйл биднэрт байхгүй гэсэн үг. Би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авч байгаа. Дийлэх мөнгө кэшн дээрээ суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогоо 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээж 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.